их насан гишүүн өнөөдөр чөлөөтэй байгаа учраас хуралдаан даргалагчийн үүргийг төр одоо орлон гүйцэтгэж байгаа. Учраас одоо яг энэ дээрээс асууя. Ер нь иргэний хүн амын хүний эрүүл мэнд нийгмийн эрүүл мэнд гэдгийг бид нар ер нь айхтар сайн ойлгохгүй ялахгүй нийгмийн эрүүл мэнд гэхлээр л зүгээр эрүүл мэндийн яам хариуцах ёстой юм шиг юм буруу ойлголтоос болж энэ ажил ердөөсөө явдаггүй болов уу гэж би боддог. Энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн нийгмийн эрүүл мэнд гэж юуг ойлгох вэ гэж томьёолсон байгаа юм. Нийгмийн эрүүл мэнд гэж хүн байгаль нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн хамт олон байгууллага салбар хоорондын зохицуулалттай судалгааны үр дүн нотлогоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг ойлгоно гэж байгаа байхгүй. Яг энэ хуулийнхаа томьёолоорч тэр анхны зорилгоорооч тэр нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг ерөнхий сайдаар ахлуулсан байгаа. Атал ерөнхий сайд маань би энэ ажилд анхаарах цаг зав байхгүй наа. Эрүүл мэндийн сайдад хариуцуулъя гэдэг ийм одоо захирамжийг 24 оны 42 дугаар захирамжаар гаргажээ. 23 хүний бүрэлдэхүүнтэй юм үндэсний зөвлөлийг гаргасан юм байна. 24 оноос хойш энэхүү одоо зөвлөл нэгч хурал хийгээгүй. Ажлын хэсэг гаргажээ. Эрүүл мэндийн сайд ажлын хэсэг гаргасан байна. 24 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаар тушаалаар яг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц төлбөрийн хэмжээ санхүүжүүлэх арга төлбөртэй тусламж үйлчилгээний төрөл орлого хандив тусламжийг зарцуулах журмыг боловсруулах ажлын хэсгийг 24 оны 3 сард байгуулсан байна. Саналууд нь ерөнхийдөө бэлэн болсон байгаа юм шиг байна. Гэхдээ одоо хүртэл эрүүл мэндийн сайд, сангийн сайд батлаагүй, батлахад бэлэн болсон гэсэн байна. За энэ хооронд чинь маш олон хүн бэртэж, гэмтэж, эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэхгүй байгаа. Тэгээ үүн дээр эрүүл мэндийн яамыг буруутгаад авах ямар ч боломжгүй. Энэ эрүүл мэндийн яамны хариуцаад байх асуудал огт биш гэдгийг би дахин хэлмээр байна. Энэ үндэсний зөвлөл гэдэг асуудал салбар дундын зөвлөл байгаад энэ эрүүл аюулгүй амьдрах орчныг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр хүний хөгжил талаас анхаарч ажилламаар байгаа байхгүй. Ийм ч учраас би өнгөрсөн чуулган дээр Гант төмөр сайдаас эдийн засаг хөгжлийн яамны сайдаас асуусан юм. Яг гэвэл эдийн засаг хөгжлийн яамны эрхлэх хүрээний асуудал засгийн газрын тухай хуулиараа хүний хөгжлийн асуудал байгаа юм. Эдийн засаг таслал хөгжлийн яам байхгүй. Тэгээ үүн дотор би юу гэж асуусан бэ гэхээр за нэг тэргуунд одоо тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь архитан согтуурах асуудал мөн. Энэ спиртэд хордоод насараад байгаа хүмүүсийг яах вэ? Энэ ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой юу, үгүй юу бодож байна вэ? Өдөрт 3 хүн, сард 79 жилд 952 хүн спиртэд хордож нас бараад байна гэж асуусан. Тэгээ үүнийг бол таргалалттай холбоотой юм а гэж хариулсан. Гэхдээ яг мэдээж тухайн одоо эдийн засаг хөгжлийн сайдын бас энэ асуултын хариултыг мэдэхгүй байх нь бол аргагүй. Тэгээ энэ архи согтууруулах ундаатай холбоотой ерөнхийлөгчийн захирамж хүртэл одоо гарсан байдаг. Хэдэн тод вүлээ 64 билүү? 43. Хэдэн онд гарлаа? 43 тод 2023 онд. 2022 онд гарсан юм одоо ерөнхийлөгчийн зарлиг байна. Тэгээ үүнийгээ бас хэрэгжүүлж чаддаггүй. Ягаад гэвэл архи согтууруулах ундааны градустай холбоотой, борлуулах цэгтэй холбоотой ер нь одоо энэ хэрэглээг хязгаарлах, хяналтаа тавих гэхлээр эргээд нөгөө Монгол төмөн маань хэрэглээ нь өндөр байгаагаас гадна ер нь борлуулж байгаа цэгэнч гэсэн ард түмний амжиргааг залгуулж байгаа 8 нэрийн одоо барааны дэлгүүрээс авахуулаад орлогын одоо гол их усүр нь бараа худалдаалж байгаа хүмүүсийн орлогын их усүр нь яг энэ болчоод байдаг. Нөгөө талдаа одоо хэрэглээ нь бас болчоод байдаг. Тэгээд одоо нийгмийн эсэргүүцлээ давж чадахгүй гэдэг энэ асуудлыг огт шийдвэрлэхгүй байгаа байхгүй. Гэтэл нөгөө талдаа архи согтууруулах ундаанд хордож нас барахаас гадна согтуугаар үлдэгдэж байгаа гэмт хэрэг маш өндөр.
Тэгэхээр энэ асуудал дээр эрүүл мэндийн яам өөрөө яг одоо хариуцж байгаа юм бол яг энэ арх согтууруулах ундаатай холбоотой өдөрт ягаад 3 хүн ер нь насараад идэв. Учир шалтгааныг мэдэж гин үү? Нотлохоо байна уу? Үнэхээр энэ тэр таргалалцтай холбоотой юм уу? Төлөвлөж байгаа ажлууд байна уу гэдэг ийм асуултыг асууя. Дөрөв номер мөнх сайхан сайд 4 минут. За. За. Арх согтууруулах ундааны хэрэглээ ялангуяа өндөр градустай согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөлөл дарамт учруулж байна гэдгийг манай дотоодын болон гадаадын судалгаануудаар бүгдээрээ тогтоогдсон. Тийм ч учраас одоо энэ согтууруулах ундааны хэрэглээг бууруулах тал дээр Монгол улсын ерөнхийлөгч бас зарлиг гаргасан. Энэ зарлиг дээр бол маш тодорхой зүйлүүдийг тусгасан. Энэ зарилгын үр дүнгууд өнгөрсөн хугацаанд бас өндөр хэмжээгээр гарч байгаа. Энэ зарилгатай холбоотой 10 орчим хуулинд өөрчлөлт орсон. Архитан согтуурахтай тэмцэх тухай хууль өөрчлөгдсөн. За онцгой албан татврын тухай хууль өөрчлөгдсөн. Тусгай сангийн тухай хуулийн дээр өөрчлөлтүүд орсон. Согтууруулах ундааны хэрэглээний борлуулалтын литр тутмаас 300 төгрөгийг архитан согтуурахтай дэмжих санд төвлөрж байгаа. Одоо энэ санд бараг 20 орчим тэрбум төгрөг төвлөрсөн. Одоо энийг хэрэгтэй эргээд архитан согтууралтын эсрэг тэмцэхэд нь ашиглах юм шаардлагатай байна. Онцгой албан татврын тухай хуульд өөрчлөлт ороод 2 жилд 2 градусаар архины яг үндсэн хэрэглээний градус нь буурж байна. 22 онд манай улсын үндсэн хэрэгэлдэг хамгийн гол хэрэгэлдэг арх согтууруулах ундааны градус 38 градус байсан. За тэгвэл энэ жилийн байдлаар энэ маань одоо 32.9 рүү орж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр эргээд таны асуусан тэр арх согтууруулах ундаанаас үүдэлтэй янз бүрийн шалтгаанаар нас орж байгаа. Зарим нэг нь суур өвчлөлтөө байж байгаа. Тэрэн дээр одоо арх согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд хордлогын шалтгааны улмаас нас орж байгаа тохиолдлууд байна. Цэвэр архиныхаа ордлогоор нас орж байгаа тохиолдлууд байна. Эдрийг бол одоо бүгдийг нь бас яг архинаас болсон суур өвчлөлөөс болсон гэж хэлэх боломжгүй. Гэхдээ энэ дээр бид нэр үр дүн гарч байгаа. Цаашдаа энэ 43 тоод зарилгын дээр тусгасан энэ зүйл заалтуудыг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ дээр энэ арх согтууруулах ундааныг хяналт тавих энэ системийг бий болгоно гэдэг маш чухал заалт орсон. Харамсалтай нь энэ маань өнөөдөр хэрэгжихгүй байна. Үүнээс үүдэлтэй юу гэхээр хэл гайлаар ямар нэгэн байдлаар татваргүйгээр хулгаагаар орж ирдэг ийм арх согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна. Энэ нь зөвшөөрлгүйгээр борлуулагддаг цэгүүдээр арх согтууруулах ундаа борлуулах эрхгүй цэгүүдээр борлуулагддаг энэ шалтгаан бол гол асуудал нь байгаамаа. Тэгэхээр энэ бол одоо манай эрүүл мэндийн салбарын хийх бас асуудал биш болчиход хамгийн гол энэ асуудал энэ системийг бий болгохын татврын тогтолцоогийн зөв оновчтой байнгын хяналтанд оруулах энэ бол сангийн яамны хийх ажил. За энэ хэл гайлаар орж ирж байгаа энэ дээр маш сайн хатуг хяналтыг тавих бол хууль зүйн яамны хийх ёстой ажил. Дээрээс нь энэ борлуулж байгаа зэг арх согтууруулах ундаа борлуулах эрхгүй одоо энэ түүцнүүдэд одоо хууль бусаар арх согтууруулах ундаа борлуулж байгаа. Тэрнээс нь болж хордлогод орж нас орж амь нас нь эндэж байгаа тохиолдлууд байна. Энэ дээр хууль зүйн яам хууль хүчний байгууллагуудын анхаарлаа хандуулах ёстой. Үндсэн гол бодлогын ажлууд нь бол хийгдээд эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байгаа бол одоо энэ гүйцэтгэлийн шатны ажлууд их чухал байна. Энэ дээр аймаг дүүргийн удирдлагууд засаг даргын тамгын газрууд хүртэл энэ дээр анхаарлаа хандуулад эхлэх юм бол бодит үр дүн гарах энэ. За. Яг мөнх сайхан сайд ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа энэ зарлиг гарлуу. Тэгэхээр хамгаалах нь аргагүй л дээ. Ер нь одоо маш сайн зарлиг гарсан, одоо сайн хэрэгжиж байгаа гэдэг. Гэтэ энэ хангалттай бус байгаа учраас энэ тоон мэдээлэл буюу яг энэ статистик бол харуулж байгаа байхгүй. Тэгээ яг энэ эрүүл мэндийн яам өөрөө гаргасан энэ
статистик мэдээлэл гэмтлийн эмнэлэгтэй хамтдаа гаргасан. Тэгээд өөрсдөө учир шалтгаанаа мэдхгүйгээр битүүлэг бичсэн гэж байхгүй л гүдэ. Энд чинь маш олон осол гэмтлийн улмаас нас орсон хүмүүс дотор жилд бол дунджаар 952 хүн санамсаргүй одоо энэ арх согтууруулах ундааны улмаас одоо хордож нас орж байна гэдээ өөрсдөө заасан байгаа учраас би бол энэ номонд итгэж байна. Согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ осол гэмтэлд өртсөн байдал бол жилд 23216. За 5 жилийн дунджаар буюу 19-с 23 онд авч үзэхэд 210,763 хүн арх согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ осол гэмтэлд одоо өртсөн байна гэсэн ийм дүн мэдээ буюу яг нөгөө хуулиар байгаа үр дүн нотлохоон суурилсан гэдгээрээ энэ үр дүн нотлохоо ч юм бол энд байгаад. Тэгэхээр эрүүл мэндийн яамд ангаараа энийг хариуцж чадахгүй гэдэг нь бол үнэн. Ийм учраас энэхүү одоо энэ нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн яам хариуцах нь буруу. Энийг буцаагаад ерөнхий сайдын дэргэдэн за бүр болохгүй бол тэргүүн шадар сайдын дэргэд одоо яваачих хэрэгтэй. Тэргүүн шадар сайд ахлаж яг энэ асуудлыг цогцоор нь харахгүй бол архитан согтуурах, тамхиталт, таргалалт бусад одоо энэ асуудлууд бол огт шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр бас анхаарчаасаа гэж хүсэж байна. За 8 улсын их хурлын гишүүн асуулт асууж